Гишүүдийн оролцоо өнөөдрийн хувьд болцооны юм шиг байна. За харамсалтай нь өчигдөр сонгуулийг бас өрчилсөн нэг өдрөөр татсан байгаа. За энэ үед бол бас орон нутгуудад шорон болон цасан шуурга ихтэй, байгалийн давагдшгүй хүнд нөхцөл ихтэй. 300-400 одоо намын гишүүнтэй газруудад 30-40 хүн саналаа өгсөн, 10 хүн саналаа өгсөн, маш цөөхөн одоо 10% нь тийм ээ саналаа өгсөн тохиолдол гарсан. Тэр энэ цаг агаарын нөхцөл байдал болон энэ ковидын нөхцөл байдлаас болоод сонгуулийн товыг 12 аймаг дээр өөрчилсөн байдал нь бол манай Арслан намын гишүүдийн оролцоонд бол нэлээд хүндрэл учруулж байна гэж үзэж байна. За гэсэн чинь өнөөдөр бол яг хаа Арслан намын гишүүд маань орон даяар бас идэвхтэй саналаа өгж байна. За хамгийн гол нь энэ сонгуул бол дөрвөн хүний хоорондын өрсөлдөөн биш, ардчилсан намын шинжлэгдэх цоошин боломж, Арслан намын алдаа дутагдлыг засварлах шинэ гарц гэж харж байгаа. Мэдээж сонгуулийн тодорхой зөрчлүүд бол гарч байгаа. Мэдээж бас давуу талууд, дэвшилтэй талууд ч байгаа. Тэгээ одоо сүүлийн хугацаанд саналаа өгөх хүмүүсийг бас ямар нэгэн хувийн ашиг сонирхолд авталгүйгээр, санхүү мөнгөний барьцаанд оруулгүйгээр, хин нэгэн даргын фракцийн командыг биелүүлэхгүйгээр саналаа өгч чадвал Арслан намын шинжилэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ гишүүд дэмжигчд маань бол өөрийнхөө зүрх сэтгэлээр саналаа өгөх ирмэлзэл дүүрэн байгаа. За тэгээ үүнийг нь бол тодорхой хэмжээнд бас шударга зохион байгуулах ёстой гэж үзэж байгаа. Тэгээ дотоод сонгуулийн хороо болон энэ сонгуул зохион байгуулж байгаа шаш шатны байгууллагууд бүх хүмүүст бас амжилт хүсье. Арслан намын шинжилгээний төлөө цаг хугацаагаа зориулж сэтгэл зүрхээ бас зарцуулж байгаа та бүхэндээ талархал илэрхийлж байна. Ингээд өнөөдөр Сүхбаатар дүүргийнхээ одоо Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль дээр Сүхбаатарын Эрдэнэ бол нэр дэвшигч нь саналаа өглөө. Ингээд ардчлалын хөх туг Монголын тэнгэрт ямагт мандаж байх болтугай. Та бүхэндээ амжилт хүсье. Бидний өмнө маш том сорилтууд байгаа. 2021 оны ерөнхийлөгчийн болон 2024 оны улсын хурлын сонгуул биднийг хүлээж байгаа. Бид цэгцлэгддэг шин дүрмээрээ хэн нэгэн хүнийг одоо хаан болгодог биш, хамтын удирдлагын тогтолцоог идэвхтэй хэрэгжүүлсэн улс төрийн хүчирхэг институт болж ялж чаднаа. Та бүхэн энэ одоо сонголтыг мэрэгэн хийснээр бид хамтдаа ялагч нам байж чаднаа гэж би итгэл төсөлмөр байна. Баярлалаа.